Танах аль дүүргийн аль хороо вэ? Сүхбаатар дүүргийн 1-р хороо. Шинжилсэн бүртгэл хугацаанд эхэлж чадсан уу? Шинжилсэн бүртгэл хугацаанд эхэлсэн 2010 оны 7 сарын 5-ны өглөөний 9 цагт үл эхэлсэн. Тэгээ одоогоор хүмүүс хэр өвчтөй шинжилсэн бүртгэлд хамрагдаж байна? Одоогийн байдлаар бол 2-7 хоног явхад бол 500-аад гаруй хүн бол хамрагдсан байна. Үүнээс бол одоос манай хороо бол 3370 хүн хамрагдахаас 490 хүн нь бол гадаад амьдарч байгаа улсууд эдрийг хасах юм бол 2876 иргэн бол хамрагдах юм. Яг хурууны хээг өгнө. Хүүхдийн мэдээ тусдаа гардаг. Хүүхдийн мэдээ бол тусдаа гарч байгаа. 0-16 насны хүүхдийн мэдээ тусдаа гарч байгаа. 16-аас дээш насны иргэдийн яг хурууныхаа хээг өгöd өөрийн биеэр ирж зураг өгч байгаа хүмүүсийн мэдээ бас тусдаа гарч байгаа. Одоо шинжилсэн бүртгэлд хамрагдахын тулд ямар материал бүрдүүлж ирж байна? За шинжилсэн бүртгэлд хамрагдах байгаа хүмүүс бол 51 оноос хойш 1951 оноос хойш төрсэн иргэн бүрхэн төрснийхээ гэрчлэгээтэйгээ иргэнийхээ үнэлэхтэйгээ 0-16 насны хүүхдүүд бол эцэг их нь хүүхдүүдийн төрсний гэрчлэгийг аваад ороод ирнэ өөрсдийн биеэр. Одоо сүүлийн хугацаанд хэдэн сар хэдэн бэ? Сүүлийн хугацаа 10 сарын 1 гэхэд бол дуусгар болно гэж байна оны. Ер нь бол 10 сарын 1 гэхэд дуусчих төлөв байна уу? За манайх ч юм болохоор хүн ам их бага учраас шахуу явхад бол 9 сарын 20 гэхэд бол дуусчихна. Хүмүүс хэр идэвхтэй оролцож байна? Иргэд одоо бас идэвхтэй оролцож байна. Бас зохих хэмжээгээр одоо энэ уран дулаан цаг болсон учраас зарим иргэд маань айл өрхтүүд одоо лагер цуслан их гарцсан учраас гадаадд байгаа хүмүүсийн хурууны хээг яаж авч байгаа? Гадаадд амьдарч ажиллаж байгаа иргэдийн хурууны хээг бол гадаад иргэн яам улсын бүртгүүлэрийн газар хамтраад явагдах гэсэн дараагийн шатанд. Асаргаанд байгаа хэвтэрт байгаа иргэдийг бол дараагийн 2 дахь шатанд авах. Одоо болохоор яг үндсэндээ бол бичиг баримтын зөрчилгөө өөрсдийн биеэр ирэх чадвартай тийм иргэдээ бол эхний ээлжинд бол бүртгэж байгаа.